Нэгтлэн бодох бүртгэлийн улсын 19 дугаар олимпиад энэ сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөө. Тус олимпиадад мандах бүртгэл дээд сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, санхүү эдийн засгийн дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн орхон сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль зэрэг 16 их дээд сургуулийн нийт 80 гаруй оюутнууд оролцсон юм а. Энэ жилийн олимпиад нь Монгол Улсын гавьяат эдийн засагч доктор Дондгийн нэрэмжит болон хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулснараа онцлогтой байлаа. Монголын мэрэгжлийн нэгтлэн бодлогын институтээс жил болгон оюутны нэгтлэн бодлого хүртэлээр сурч байгаа оюутны дунд олимпиад зохион байгуулдаг. Энэ жил 19 дахь удаага зохион байгуулж байна. Энэ 19 дахь удаагийн олимпиад нь миний нэрмжтэй бол зохион байгуулагдж байгаа. Тэгээд дархан улаан их зохион байгуулж байгаад бол би их баяртай байна. Орон нутагт ангууд болж байгаа гэхээр энэ олимпиад маань төрөөсөн сургууль дээр болдог уламжлалын дагуу ингэ зохиогдож байгаа. Өнгөрсөн 18 дугаар олимпиадад манай сургуулийн баг хамт олон улсад төрүүлсэн. Энэ уламжлалын дагуу дархан улаан аймагтаа ингээд дархныхаа хөдөө аж ахуйн сургуультай хамтраад энэхүү олимпиадыг зохион байгуулж байна. Энэ жилийн олимпиадын маань нэг онцлог бол Монголын мэрэгжлийн нэгтлэн бодлогын институт үүсгэж байгуулагдсан 20 жилийн ойн одоо хүрээнд энэ ойн жилд одоо тохиож байгаагаас онцлогтой. За манай мэрэгжлийн ихтэй сургуулиудын дунд зохиож байгаа энэ арга хэмжээ бол жилээс жилд олон одоо төгөлдөрж ид. Тэрнийхээ хажуугаар одоо энэ салбарынхаа алдранд төвсүүдийг алдаршуулах, түүхэн замналаас суралцах, уламжлалын одоо залуучуудаа өвлүүлэх ийм одоо сайхан үйл явдал юм. За тэгээ ер нь бол энэ одоо үндэсний хэмжээнд төлөвлөгөө цаашдаа бол дэлхийн хэмжээний ийм том одоо тэмцээн оюуны ийм мундаг одоо цар хүрээтэй ийм зүйл болно гэдэгт бол итгэлтэй байна. Нэгтлэн бодох бүртгэлийн улсын 19 дугаар олимпиадад Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч Жигдэн, Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын хүндэт багш, Монгол Улсын ардын багш Нямсүрэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч доктор профессор Батжаргал зэрэг зочид хүрэлцэн ирж оюутнуудтай уулзалтын үнд сургаалаа харилсан юм а. За энэхүү олимпиадаа холбогдно бол оюутнууд бол тийм хөдөө орон нутгад сурж байгаа оюутнууд улсынхаа том сургуулиудад хаана яваа гэдгийг мэдэж авдаг. Тэгээд нэг ижил хөтөлбөрөөр сургалтын явагддаг, ижил бодлого боддог учраас тэгээд орон нутгад сурж байгаа оюутнууд маань улсынхаа оюутнуудын хаана явна гэдгийг үздэг. Тухайлбал манай сургууль энэ жил өнгөрсөн жил төрүүлнэ гэдэг бол улсынхаа ерөнхий төвшнгөөр дундаж үзүүлэлттэй явж байна л гэсэн юм зүйл байгаа. Тэгээд оюутнууд бол маш их идэвх чармаалтаа оролцдог, бүтэн жилийн турш бэлддэг. Тэгээд агуулгыг бол бүрэн судалдаг. Ингэснээрээ бол энэ төгсөн оюутнууд маань гадаад дотоодын том байгууллагууд бол урилгаар ажиллах бүрэн боломжтой байдаг. Олимпиад 2 үе шаттайгаар 2 өдөр үргэлжилсэн. Эхний өдөр онол бодлоготой тест, бодлого, англи хэл зэрэг 4 төрлөөр хувийн дүнгийн үзүүлэлтээр, 2 дахь өдөр нь оролцогчид багаар ажиллаж 15 даалгаврыг гүйцэтгэсэн байна. Хувийн дүнгээр мандах бүртгэл дээд сургуулийн дархан улдах салбар сургуулийн оюутан Баттуулга тэргүүлж алтан медаль 1 сая төгрөгийн эзэн болсон бол мандах бүртгэл дээд сургуулийн оюутан Соёл мөнгөн медаль хүртэж 700 мянган төгрөг, санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан Анар Цэцэг хүрэл медаль хүртэж 500 мянган төгрөгөөр тус шагнууллаа. Багийн дүнгээр 754.5 оноогоор санхүү эдийн засгийн дээд сургууль, 727 оноогоор мандах бүртгэл дээд сургуулийн дархан улдах салбар, 712 оноогоор мандах бүртгэл дээд сургууль тус эхний 3 байрыг эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.